магадгүй алдагдал үлээх эрсдэл юу байдаг юм уу? Яад юм бол ер нь зорилго маань юу байна вэ? Эцсийн зорилго гэхэд. Эцсийн зорилго маань болохоор энэ бүтээгдэхүүний маань зорилго нь болохоор утааг багасгах энд чиглэсэн байгаа. Банкны зүгээс бол ашигын түвшнийг өндөр тавиагүй. Яг манай банкны үндсэн зорилго нь яг одоо их дэлхийн эрдэнэ түмэн эрүүл ашиг гэсэн энд маань яг бүр нийцсэн юм бүтээгдэхүүн гэсэн байна. Тэгэд энийг яаж гад одоо бид нэр ингээд яг гардаж зээл олгож үйл ажиллагаанд дэмжиж байгаа их баяртай байна л да. Өнгөрсөн хугацаанд бид үзэгчдтэйгээ олон шижмээр холбогдож тэдний дотор байгаа зовлон бэрхшээл, ололт амжилт, за магадгүй хүсэж мөрөөдж байсан зүйл, ойлгож чадахгүй байсан зүйлс нэлээд тодорхой болж одоо ямар ч хэлсэн утаа гэдэг энэ аюулаас салж болох боломж байгаа юм байна, гарц байгаа юм байна гэдгийг хаана мэдэгдэж эхэллээ. Бид нэвтрүүлгийнхээ маргаашийн дугаараар эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл манай аянд манай нэвтрүүлэгт нэгдсэн тухай үзүүлэх болно. Ингээд маргаашийн дугаараар иргэн уулзцгаая. Монголын үндэсний олон нийтийн телевиз санаачлан MCS Group, Эко үйлчлэг дэмжигч Хас банктай хамтран утаа зорилтод реалити нэвтрүүлгийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зөвлөх баг Монголын залуу эрдэмтдийн холбоо. Сайхан амарцгааж өнөө ирэх үндэд үзэгчтэй. Утаа зорилт нэвтрүүлгийн ээлжид дугаар та бүгдэд хүрч байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг ерөнхийдөө бол нэлээд тийм оргид хэсгэр рүүгээ явж байгаа гэдгийг үзэгчд мэдж байгаа хаа. Энэ удаад бид сонгон хайрхан дүүргийг сонгож авч байна. Сонгон хайрхан дүүрэг онцлогтой дүүрэг. Ягаад гэвэл нийслэл Улаанбаатар хотод Шилжин иргэсдийн дийлэнх нь энэ дүүргийн нутаг дэвсгэр дээр байрлал юм л да. Тэгэхээр бас бид нэр утаа зорилт програмынхаа хүрээнд хүн хөжилж хөдөлмөрлөж тэр хөдөлмөрийнхөө үр шимээр магадгүй сайн сайхан төрхийн эхлэл нь энэ 100 бас өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж авах. Дулаалгаач тэр гонхооч тэр энэ үйл хэрэгрүүд тэр хүмүүсийг уриалаад байгаа шүү дээ. Тэр үйл хэрэг одоо үргэлжлэн энэ утаанд хамгийн ихээр нэрвэгдэж хамгийн их сэтгэл зовж завниж байгаа хүмүүс бол эхчүүд, эмэгтэйчүүд юм аа. Тэгэхээр үнэхээр өнөөдөр энэ утаатай тэмцэнэ гэдэг бол төр засгийн одоо том бодлогын нэг хэсэг болж байгаа боловч яг энэ ажлыг чухамхүү яг хийх тэр хүмүүс нь бол иргэд өөрсдөө тэр дундаа яг одоо гэрээ эзэгтэй нар эхчүүд, эмэгтэйчүүд бид бүхэн байдаг. Энэ рүү нэгдэх ерөөсө за 100-аас солиё гэдэг шийдвэрийг шууд гаргах. За тэгээд хэрвээ хөрөн мөнгө болцоогүй бол ажил төрөлд орох. Одоо ажил бол асар их байна. Тэгээд тэрний одоо мөнгөөрөө 100-аас солих. За цаашлаад цахилгаанаар гэр орноо халаадаг ийм сонголт хийхдээ бид бүхэн иргэдээ одоо ингээд уриалъя. Яг одоо боломж дээр нь туслая гэсэн ийм л үүднээс хандж байгаа. Ажил хийж ээж л одоо сайхан амьдрна гэдэг ийм л одоо сэтгэл зүйн амьсгалыг л одоо хүн бүртэл одоо төрүүлэх ийм шаардлага байна л да. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 185 ортой байлаа гэхэд 500 ор хүртлээ одоо 2 дахин баг 3 дахин ихээр хүүхэд авч иж тэр өвлийн их ачааллын үед хэвтүүлжсэн. За өвчлөлийн гол цөм нь юу байсан бэ гэхээр нэгдүгээр уушгины хадгалгаа өвчин цэвэр вирусээр үүсгэжсэн. Хоёрт халгаат зүйл нь юу байсан гэхээр утаа байсан. Хүний уушгинд байгаа хүчил төрөгчийн хангамж нь одоо 100% байж бүр 98-аас дээшгүй байж тэр хүүхэд эрүүл байх ёстой. Гэтэл хүчил төрөгчийн хангамж 80-аас доош. Үнэхээр энэ бол одоо төрөний таны хэлгээр гамшигын үзүүлэлт байхгүй юу? Одоо жишээлх юм бол цэрэг татлагт очиод эрэгтэйчүүд яг зэрэг одоо
хамгийн эрүүл байх насны дээрээ зэрэг татлагын насанд очиж байгаа. А гэтэл хэдэн хувийн нэмэлттэй байна тий. Тэгэхээр одоо энэ утааны байдлаас болоод ингээд цааш нарах юм бол бидний 0-5 насны хүүхдэд тэр хөөрхөн хүүхдэд дараад нь гүрвт байхыг тий бид хинч үүсэхгүй. Тийм учраас одоо утааны эсрэг одоо хүн болгоны оролцоо, иргэн болгоны одоо хүчин чармайлт хэрэгтэй юм аа л гэж хэлэх гэж. Нийгмийн хариуцлагатай байгууллага Эко үйлчлэг дэмжигч Хасбанк. Автомашины яндангаас гарч байгаа утаа 150 төрлийн хорт бодис хүнд элемент ялгаруулдаг. Тэгвэл гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа 70 төрлийн хүнд элемент. Нүүрс хүчлийн хий, төмрийн эсэл, химийн хүнд элементүүдийг ялгаруулдаг. Тэр нь газраас дэш 1 метрт бүр их гүн, бүр их өтгөн, бүр их зузаан байдаг байна. Тэгэхээр метр өндөртэй хүүхдүүдийн хувьд бол бүр аюултай, бүр гамшиг байна. Тэр хүүхдүүд маань ерөөсөө л утаанаас ялгарсан хүнд элементийг идэж түүгээр хордож явж байна. Тэр тусмаа хүүхэд минут тутамд амьсгалдаг амьсгалын тоо олон том хүнийгээс. Тэгээд хортод биендээ шингээс хортод байгаа гадагшаа нэвчүүлэх систем нь хараахан тэр нийлгах бие махбодод хөрөлдөг байдаг гэж байна шүү. Ингээд ээжүүдээ хөдөлж байгаа хүүхдүүд маань ямар нөхцөл донд явааг бодцгоо доо. Ямар яндангаас? Үүдний яндан. Зэглэн станцаас гардаг байшны яндангаас. Гэрээ яндангаас энэ Машины яндангаас. машины яндангаас мотоциклийн яндангаас за бүгдээрэнд нь баяр хүргэе. Ёстой мөн. Би одоо заавал зүүж авах хэрэгтэй шүү. За. Ээжтэй штэ намайг үргэж яваарай гэж хэлсэн. Яагаад гэвэл утаач нь өштэй энэ доошо ихтэй илүү их утаатай байсан байхгүй юу? 6 настай хүүхдээ илүү их утаатай, дээшээ утаа нь арай бага. Тийм учраас жоох хүүхдүүд утаа их амсгалаад байна. Утаа хамар ингээ ийш нь ороод танад хордуулаад байгаа байхгүй юу? Танай цэцэрлэгийн орчны эрүүл ахуйн нөхцөл ялангуяа утаанаас шалтгаалах өвчин хэр зэрэг их байдгийг, айл үлрэл жишээ нь их байдгийг. Заримдаа бүр цэцэрлэг одоо карантин тогтоох хүртэл үе гардаг шүү дээ, тийм ээ. Утаанаас болоод хүүхдүүд маш их борин хийтэй өвчин одоо ханиад бол маш их байдаг. Тэгээ энэс урьдчилан сэргийлэх нь айл их адман газрын утаагүй түр сэргийлэх нь 150 болвол ач холбогдолтой юм болов уу гэж миний зүгээс үздэг юм аа. Энийг бол дэмжиж явдаг. Танай цэцэрлэгч нь бас нэг утаагүй 100 тавьсан юм байна, тийм ээ. Нэг утаагүй 100 нэг утаатай 100. Яг ингэж тавьснаар цэцэрлэгийн орчинд бас өвчин багасж байгаа тал байна уу? Миний бодож байгаагаар бол энэ утаагүй 100 тавьснаар бол утааг бол 80% багасгадаг гэж үзэж байгаа. Ямар ч хэлсэн ач холбогдол өгөх байх гэж үзэж байгаа. Нийслэлийн хурлаас 2009 онд тогтоол гаргаж энэ модон брикет буюу одоо байгаль орчинд хоргүй одоо төлшийг үйлдвэрлэх нутгийн орон нутгийн өмчт ийм компани байгуулсан. Брикетийн төлшийг одоо хэрэгжилж сургах
Жишээлбэл би одоо Баянзүр дүүргээс сонгогдсон учраас Баянзүр дүүргийнхаа бүх энэ хороодуудад айлуудыг өөрсдийн борлуулагч болгоод ингээ ажиллуулж байгаа. Энэ маань үр дүнгээ өгч байгаа. Ухаанд дэлхийн улсынхан зүрх тарихыг нийслэл хэмээдэг юм. Удмын нүүдэлчийн үнээр унган төрөл хэлээрэн хүрээ гэдэг. Хүрээ. Хүрээлэх, дугуйрах, нэгдэх. Бөмбөрцөг цагаан германч хүрээ загварын сонгодог хэлбэр. Тэнд эцэг хийгээд их элбэр журамт ахан дүүс өтгөс хийгээд нялхсан цөм бүрэн. Агадл тэднийх нэг нь эвийн саруул өргөнд мансуурлын хорт хар тамхи татаад хэлбэл юу болгосон. Өрхийн тэргүүн төвчхүү. Өндөр өвөг хүлцхүү. Өрөвлөгт нялхас маань тэсвэрлэх үү. Утаанаас ангид уушгийг угтаан бидэнд байгаль их заяагаа нүгүй. Хахир өвлч ба хамаагүй хамгийн гол нь тархин чүглсэн утаагаан үлдэн хөөцгөй. Угааран танарацгай хүмүүсээ. Нийгмийн хариуцлагатай байгууллага Цэвэр агаар бэлэгдэгч MCS Group. Тэгээ бид бас энэ хавийн айлаар бас орж бас бид нар чинь бас нэг судалгаа энэ төр бас хийж байгаа. Тэр утаа энд бол юунаас шалтгаалаад байна? Хэн энийг хийх ёстой юм ч гэдэг юм уу тийм. Тодорхой тийм одоо нэг ажил төрөлд ороод ингээд яачихаар болцоотой. Тийм усуд бас юу байна гэ. Тэгээ хэсгийн ахлагчтайгаа бид нар бас ажиллаад ингээд танахыг бол заалгаж ирлээ. Амьдралгаа бол ер нь хэтээсээ дороо ичвэл тэгэлгүй ер нь энэ улсгээ чимчин бас хөгжлийг бас дагаад энэ хэдэн хүүхдээ ажил төрөлд оруулах гэж бодоод энэ жил ирсэн юм л да минийх үү. Тэгээд яах вэ бас энэ дээрээ яг болж гэн хөөх юм болохгүй гэж хэлж болохгүй зүгээр. Хөдөлмөрийн насны хүн хэд байгаа энэ айл? 3 байна. За 3 хүн байна. 3-аас хэдэн ажил? 2 нь ажиллаад тэр ажил хийж чадахгүй манай тэр бол хөдөлмөрийн чадвар ерөөсөө байхгүй чихэн хатуу тэг группд оруулж чаддаггүй нэг 2 хүүхэдтэй нэг юм гэр толгойлоод тэгээд одоо чийдэнтэй болж чаддаггүй нэг 2 хүүхэд сургууль суудаг лаа барьдаг ингээ гэрээр дүүрэн тортог тэгээд одоо нэг лаач нь сайшаа юм итгэхгүй зүгээр л трактор утаа шиг ингээ сууна гэлчих юм нэг тийм л амьдралтай л байна да минийхөө орлоготой болгоё тийм ээ цаашлаад одоо энэ утаагүй зуухтай болгоё өөрсдөө чи эрүүл мэнд анхаарай гэж байгаа бол та нэг талаас бидний өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй. Та бидний одоо холбож өгч байгаа ажил бүр бүтээлтэй сайн үн шударга одоо гэр бүлийнхээ төлөө өөрийнхөө төлөө гэсэн сэтгэлээр тийм хоёргүй сэтгэлээр ажиллах хэрэгтэй. Бид нар бол тэрийг л танаас хүсэж шүү дээ. Утааны асуудлыг бол голлож өнөөдөр ярьж байгаа учраас хүмүүст бол үнэхээр одоо бид эмэгтэй хүнийхээ хувьд ерөөсөө уриалж байгаа зүйл маань бол энэ шүү дээ. Ерөөсөө энэ галынхаа асуудлыг эмэгтэйчүүд маань л мэддэг. Гэрээ эзэгтэй нар маань л мэддэг. Тийм учраас гэрээ эзэгтэй нар маань ерөөсөө үнэхээр энэ зуух бол хэрэгтэй юм байна. Тийм ээ энэ гэр оронд байгаа хүмүүст ч хэрэгтэй байна. Энэ одоо нийслэлийн бүх хүмүүст ч хэрэгтэй байна гэдгийг бүр маш нарийн ойлгож ерөөсөө л зуухан шинчил ял гэдэг ингээд зорилго тавиал ажиллах юм бол болохгүй зүйл бол алга он маш хямд одоо өртөгтэй ингээ олгож जैन тий. За тэгээд одоо наазах нь үнэхээр одоо ингээд мөнгө төгөр хүрэлцдэггүй байлаа гэхэд одоо нөгөө улсаас өгч байгаа 21 мянгараа аваад тавих болцоо байж л байгаа байхгүй юу. Өнөө гадаанаас нүүж ирж байгаа хүмүүс маань яг тэр ажил төрөл яг одоо ингээд олоод хийх тэр талдаараа бас яхан тийм хөөцөлтөлгөө муутайч гэдгийм үү одоо тийм учраа олдгүй ч юм уу ингээд иймэрхүү шалтгаанууд байгаад байна л да. Одоо иргэдийн өөрсдийг л оролцоод хэрэгтэй байна да иргэдээ. Энийг бүгдээрээ л хамтраад зүтгэе. Сонгоорхын дүүргийн хүн амын 70% нь гэр оролт амьдардаг. Ажилгүйдлийн түвшин бол нэлээд өндөр. Энэ жил манай тоолгоор 10,970 хүн ажилгүй байна гэсэн юм тооцоо гарсан. Тэгээд дүүргийн маань 35 хорооноос мянганы хөгжлийн сорилтын сангийн утаагүй зуух хөтөлбөрт 13 хороо сонгогдсон. Энэ 13 хороо маань болохоор одоо хамгийн их гэр оролттой гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ 22,900 өрхтэй. Өнөөдрийн байдлаар бол 3,718 өрх маань утаагүй зуухыг авчаад байгаа. Хүмүүс маань аль болохоор ажил хөдөлмөр эхлээд тэгээд өөрсдийнхөө үр хүүхдийнхээ төлөө бас эрүүл мэндэд анхаарал энэ зуухыг авбал одоо хэрэгтэй юм аа. Энд эдийн засгийн гол шүүрэг нь болохоор ажил хөдөлмөр эхлэх. Ажил хөдөлмөрийн фронт хэрэглэдэг байна. 2011 онд гэхэд Сонгоорхын дүүргийн 4,550 ажлын байр шинээр бий болгож бүртгэсэн. Одоогоор 3,081 хүнийг ажлын байраар хангачаад байгаа. Цаана нөшөө манай дээр идэвхтэй ажил хайж байгаа бүртгэлтэй 2,289 хүн байна.
ажлын хүлээж байгаа байр маань болохоор 3,000 гаруй ажлын байр өнөөдөр сонгон айхын дүүрэгт бэлэн байна. Хүмүүсээ авах гэж хүлээгээд. Гэтэл ажил хийх сонирхолтой хүмүүс маань тэнд очиж ажиллахгүй байна. Ажилд оруулах бүх нийтээр хөдөлмөр эрхлүүлэхэд чиглэсэн одоо өөр ямар хөшөө гэж бодох вэ? Одоо энэ 21,000 халамж гэдэг байгаа энэ мөнгө маань хүмүүсийг нэлээд ажилгүй залхуу болгоод байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрийг арай өөр хэлбэрээр та ажил хөдөлмөр эрхлэх юм бол тэр мөнгийг одоо уул уурхайн баялгаас хүртнэ гэсэн журмаар ингэж хандвал илүү хүмүүст хөдөлмөрлөх боломж олох болов уу гэж. Хуулиар зохицуулж өгөх. Тийм, хуулиар зохицуулж өгвөл илүү үр дүнтэй. Утаанд зориулсан уушиг гэж үгүй. Бид нар бас нэг сонголтоо бол бас хийхдээ нэлээ олон юм харгалцсан. Тэгээд Аас руу маань бол 30 настай хөдөлмөрлөх чадвартай 2 хүн байгаа. Түүнээс нь бол одоо гэр бүлийнхаа ихтгэл найдвар болоод одоо ажил төрөлтэй болоод амьдралаа аваа явчих ийм боломжтой хүнийгээ бол гэж үзээд дараа илүү ам бүл олонтой. За тэгээд Цавхан аймгаас шилжиж ирсэн ирээд суушиж бас тэгээ хараахан одоо ингэж тасн цогцох ажил болох нөхцөл болцоо бол бас мэдэрсэн одоо өөрийн биеэр мэдэрсэн ямар хэцүү байдаг зүгээр хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжиж ирээд шууд амьдарчдаг бас газар биш юм байна. Ажлын байртаа байх хэрэгтэй байна. 21,000 төгрөгөндөө зөвхөн найдад амьдрахад бэрхшээлтэй юм байна. Хөдөө орон нутгаас ялгаатай юм байна гэдгийг өөрөө маш их ухамсарлаж биднэрт ярьсан учраас бид нар бол даваа сэрэнгээ сонгосон. Тэгэхээр үндсэндээ манай ажил хэсэд бол их доктортой ажилладаг гэж ойлгож байна. Тэгэхээр доктортой ажиллагаа бүтээлж компани одоо бодлого, нэрийн өнгөлөж байгаа хариуцлага энэ бүхэн бас ажил хэсэд доктортой ажилладаг гэсэн мэдээж байна.